байцгаана уу? Та бүхэнийг өдрийн мэндийг хүргэе. За миний ярих сэдв бол 2 дахь даралт хэсэг болон өөрийн нэмэлт судалчих гэсэн сэдв байгаа. Тэгэхээр 2017 оны Америкийн гайдлайн болон 2018 оны Европын даралт хэсгийн гайдлайн дээр бол одоо бидний анхаарах ёстой зүйлүүд дээр илүү их тусгаж өгсөн зүйл бол яахаар гоо 2 дахь даралт хэсэг байгаа. Тэгэхээр 2 дахь даралт хэсэг нь бол одоо өөрөө их тийм хорвоо явцтай, маш өндөр эрсдэлтэй анх дахь даралт хэсгийг бодох юм бол одоо байр ихтэй гэмтэл биш хурдтай явдаг учраас яахаар гоо бидний одоо судлах анхаарлаа хандуулах ёстой одоо энэ салбар болоод байна. Тэгэхээр 2 дахь даралт хэсгийн хувьд өөрөө тархалт тийм бага биш. Дээрээс нь эмчнэр бол практикта энийг анхаарахгүй болох ажиглахгүй алдах юм тохиолдлууд их байгаа. Тэгэхээр энэс гарах эрсдэл хүндрэл нь одоо зөвхөн тухайн хувь хүн төдийгүй нийгэм эдийн засагт бол маш их дарамжчлахаар юм чухал асуудал болоод байгаа. За тэгэхээр анх дахь даралт хэсгийг бол бид нэр эмчлэх боломжгүй зөвхөн даралтыг буулгаж хянаж чадна гэж ярьдаг бол 2 дахь даралт хэсгийн үнэхээр шалтгааныг нь олоод оншилж чадах юм бол эмчлэх боломжтой. Тэгэхээр тийм учраас энэ нь бол бас бид нар тодорхой хэмжээний боломжийг олгож байгаа. За 2 дахь даралт хэсгийг бол эмнэлзийн өгүүлэмж бодит үндэслэг болгон лаборатори багжийн шинжилгээгээр бол онцлох боломжтой. За хэдийгээр манай орны хувьд лабораторийн одоо хүчин чадал тутмаг байгаа ч гэсэн асуумж үзлэгээ сайн хийх юм бол бас бид 2 дахь даралт хэсгийг сэжиглэж одоо үүсгэх бас боломжтой байгаа. За 2017 оны Америкийн гайдлайнд одоо 2 дахь даралт хэсгийг сэжиглэж илрүүлэх юм алгоритм байгаа. Тэгэхээр ямар хүмүүст бид нар 2 дахь даралт хэсгийг сэжиглэх вэ гэхээр залуу наснд гинт даралт хийсэн. За эмийн төсвөртэй артарын даралт хэсэлт өмнө хянагддаг байсан даралт гинт хянагдахгүй болох за тавшингуй хорвоо явцтай даралт хэсэлт 65-аас дээш наснд диастлийн даралт хэсэлт за лабораторийн шинжилгээгээр бол гипокалемийн инфекц зэрэг ийм одоо зүйлүүдээр бид нар 2 дахь даралт хэсгийг сэжиглээд дараа цааш шинжилгээ хийж онцлох боломжтой байгаа. За 2 дахь даралт хэсгийг үүсгэж байгаа шалтгаан бол маш олон шалтгаан байгаа. За эндээс хамгийн их хувийг нь буюу 25-аас 50% нь sleep apnea эзэлж байгаа. Тэгэхээр sleep apnea бол манай орны хувьд биш тархалт өндөртэй байгаа. Тархалттай шууд холбоотой. Тэгэхээр ямар хүмүүс энийг сэжиглэх вэ гэхээр эмийн төсвөртэй буюу resistant hypertension. За энэ нь болохоор юу хэлж байгаа вэ гэхээр 4-өөс дээш бүлгийн эмэнд энд нь заавалчгүй энэ 4 бүлэгт нь бол диуретик орсон байх хэвээр. Энэ 4-өөс дээш бүлгийн эмийн хэрэглээд даралт 160-аас доош орохгүй байгааг бол төсвөртэй даралт гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ эмийн төсвөртэй даралт гэсэн өдрийн цагаар уулздаг, хүлхэрдэг тийм ийм хүмүүст бол sleep apnea сэжиглэх боломжтой. За яг шинжилгээгээр бол polysomnography хийх боломжтой болж манай орны хувьд бол энэ хязгаарлагдмал байгаа. За тэгэхээр эмчилгээнд бол гол эмчилгээнд турах СПАП эмчилгээ байдаг. Тэгэхээр 2017 оны American Guideline sleep apnea бол эрсдэл зүйлд аль бие сор орж ирсэн байгаа. Тэгэхээр sleep apnea-тай хүмүүс бол одоо тархин цор харуулт зүрхний шигдээс зүрхний дутагдах эрсдэл хамаагүй өндөр байна гэж судалгаагаар гарчсан. Тэгэхээр өмнө бид нар даралт хэсгийн эрсдэл зүйлдер нас, хүүс, тамхи гэдэг ийм зүйлүүдийг ярьдаг байсан бол sleep apnea бол өөрөө аль бие сор эрсдэл зүйлд орж ирсэн учраас бидний бас цаашдаа анхаарах хэрэгтэй зүйл болж байгаа. За анх дахь альцгеймеризм 8-аас 20%-ийг эзэлдэг 2 дахь даралт хэсгийн шалтгаан. За ямар хүмүүст одоо ийм альцгеймеризмыг сэжиглэх вэ гэхээр мөн адил төсвөртэй даралт хэсэгтэй залуу хүмүүс их ядарч цүлдээ дээрсэн зөвөртэй шинжилгээнд гипокалеми болсон хүмүүст бол сэжиглэх боломжтой. За шинжилгээнд бол CVD альцгеймер рингийн харьцааг үздэг боловч манай орондоос харах үзэх боломжгүй байгаа. Тэгэхээр ийм нэг тохиолдолд 42 настай 5 жилийн өмнөөс даралт нь хэсэг болсон. 160-аас доошоо юусоо орж байгаагүй. За эмчилгээндээ бол 3 бүлгийн хэрэгэлдэг. За шинжилгээ өгөхөөр дандаа калин баг гараад идэг. Тэгэхээр эмчилт очоод итгэхээр калиа нөхөрлөл яваад идэг. Миний даралт угаасаа 180-аас доош ордог, бараг ордоггүй гэдэг өөрөө тийм ойлголттой. Тэгэхээр тэр хүн дээр бол 5 бүлгийн хэрэглээд даралтыг зорилттой төвшөнд одоо оруулсан юм тохиолдол байгаа. Тэгэхээр энэгээр юу гэж хэлсэн бэ гэхээр бидний нэг одоо бас алдаад байгаа зүйл бол даралт нь буухгүй өндөр байгаа хүнд сайдаа нэг 2-оос 3 бүлгийн хэрэглээд буухгүй бол хайчдаг. Тэгэхээр ийм хүмүүстэй бол одоо илүү их анхаарал хандуулаад даралт эсрэг гэдэг оншиг тавьсан л бол хэдэн ч бүлгийн хэрэглээд одоо даралтыг зорилттой түвшинд бууруулах хэрэгтэй маа гэдэг зүйлийг бол бас гайдлайнууд ярьж байгаа. Тэгэхээр эмчилгээний хувьд бол вирушпирон байгаа. Хамгийн гол эмчилгээ. Тэгэхээр одоо сүүлийн гайдууд дээр ч гэсэн одоо 2 дахь даралт хэсэлтэй болон эмийн төсвөртэй буухгүй байгаа юм даралт хэсэлт нь бол вирушпирон буюу спиринолактан гэдэг юм бол маш их үр дүнтэй байна гэдэг бас оруулж тодтолж ярьж байгаа. За дараагийн тохиолдол бол 5-аас 34% бөөрийн судасны эмгүүд эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө судалгаанд бид нар 2 дахь даралт хэсгийн шалтгаан болох бөөрийн судасны эмгүүдийн талаар
судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр яагаад гэвэл бүрний сүнсний эмгүүдийг биднэрт одоо онцлох боломж байна. Манай орны хамгийн ач холбогдолтой шинжилгээ бол хэвлэлийн тооцогчтой компьютер болон бүрний сүнсний коллекшнтэй юм CT хийснээр бол бид нар бүрний дэд төвчхад масс байна уу, бүрний сүнсний эмгүүд байна уу, nutcracker гэдэг ховор эмгүүд байна уу гэдэг хоёр дахь дадлаг тестийг үүсгэх боломж байгаа учраас энийг одоо сонгож судалсан байгаа. За өөр ховор шалтгаанууд бол байгаа. За бамбай төвчхад эмгүүд энэ бол бид нараас онцлох бүрэн боломж байгаа. За жишээ нь гол сүнсний корректац бол бас бидний зүгээр онцлох боломжтой. Тэгэхээр гол сүнсний корректац 95% нь бол аортын ном болон дисцендинг аортын шилжих хэсэгт байрладаг учраас артериал брахицефаликагийн даралт нь илүү өндөр байдаг. Тэгэхээр маш өндөр буухгүй байгаа даралттай угаараад тэгэхээр бид нар наазах нь дөрвөн хүчний даралтыг үзчихдэг. Тэгэхээр дээд хүчний даралт доод хүчнээс илүү байх тохиолдол байх юм бол бид нар жишээ гол сүнсний корректацыг бас сэжиглэх юм боломж бол бас биднэрт байна. За тэр хоёр дахь дадлаг тэсэлт нь бол нийт хүн амын 5-15% тохиолдог. Тэгэхээр энэ бол бас багдуу тоо. Энэ хоёр дахь дадлаг тэсэлт дотроо дийлэн хувь нь бол бас бүрний судасны шалтгаантай эмгүүд эзэлж байна. За Америкт бол насан туршидчдын дунд хоёр дахь дадлаг тэсэлт шалтгааны 70-80% нь бүрний судасны эмгүүд эзэлдэг. За өмнөд Азид бол нийт дадлаг тэсэлтийн өвчтөний 87% нь хоёр дахь дадлаг тэсэлтийн өвчтөний 87%-аас бүрний судасны галтай дадлаг тэсэлт эзэлж байна гэдэг юм өндөр хувь үзүүлэлтүүд бол байгаа. За энэ бүрний судасны шалтгаан дадлаг тэсэлт дотроо бол бүрний судасны нарийнсэл нь бол илүү зовлох тохиолдлыг эзэлж идэг. Тэгэхээр олон улсын судалгаануудаар бол энэ бүрний судасны нарийнсэл гэдэг зүйл бол хоёр дахь дадлаг тэсэлтийн шалтгаан мөн гэдгийг баталсан маш олон судалгаанууд байдаг. За энэ бүрний судасны шалтгаан хоёр дахь дадлаг тэсэлтийн ихэвчлэн 30-аас доош наснд 50-аас дээш наснд тохиолддог. Хүүсийн хувьд бол залуу эмэгтэйчүүдэд настай эрэгтэйчүүдэд бол зовлон тохиолддог байна. За энэ дотроо бидний одоо өнөөдрийн өнөөдрийн сонгож авсан болохоор бүрний артерийн нэмэлт цус байгаа. Тэгэхээр энэ нэмэлт цустай тохиолдол бол нийт хүн амын 20-30% тохиолддог юм тохиолдол байгаа. За тэгэхээр бид нар бол судалгаагаа 2015-аас 2018 онд Улаанбаатар сонгодоо эмнэлгээр хоёр дахь дадлаг тэсэлт сэжиглэгдсэн буюу залуу насндаа огцом дадлаг тэсэлттэй дундаж дадлалт бол 180 орчим дадлалтай юм хүмүүсийг хэвлийн тооцогчтой компьютер бүрний судасны коллекшн хийлгэж ингэж одоо үйлчлэгчтэй төвж хийсэн байгаа. За эндээс гарсан үр дүн нь бол хамгийн их хувийг нь буюу нийт ер нь бол 166 үйлчлэгч CT-д орсон хоёр дахь дадлаг тэсэлт сэжиглэлтэй. Үүнээс бол 63 эмгэг өөрчлөлттэй 103 хэвийн байсан. За энэ 63 үйлчлэгчдээс бол 42 буюу хамгийн их хувийг бүрний нэмэлт цустай тохиолдол эзэлжсэн. Тэгээд дараагийн хүн нь бол одоо бүрний судасны нарийнсэлтэй тохиолдол бол эзэлсэн байна. За бүрний судасны нарийнсэлтэй 5 тохиолдол байгаагаас бол бид нар 3-т нь стенд тавьсан. За стенд тавьснаас хойш бол басан одоо юм үр дүнтэй байгаа. За бүрний дэд бичгээ мастай 3 тохиолдол гарсан. Эндээс нэг нь перформанстай онцлогдсон эдийн шинжилгээгээр. Тэгэхээр бүрний дэд бичгээ мастай тохиолдол бас хамгийн түрүүнд перформанстай үүсэх шаардлагатай. Тэгэхээр ийм хүмүүс нэмэлцэн хувьд бол одоо даралтны байнгын тогтвортой өндөр биш. Савламтгай нэг ихсээ нэг багасаад байдаг тийм. За тэгээд сахар ихсдэг, ортостатик гипотеншн өгдөг тийм тохиолдлууд бол перформанстай сэжиглэх боломжтой. За манайд онцлогдсон нэг хүн болохоор хагалгаа хийлгээд даралтны хэвийн болсон эдийн шинжилгээгээр онцлогдсон. За эмийн перформанстай модель альфа блокерыг хэрэглэдэг. За хоёр төрлийн альфа блокерыг хамтлагтай манай Монгол дахгүй реверсибл альфа блокер буюу пентазаны non-reversible нь болохоор пиноксибензаны байх ёстой болж манай бас хэрэглэх боломжгүй байгаа. За тэгэхээр бүрний артерийн нэмэлт цусны онцлог нь баруун талдаа илүү тохиолдсон тохиолдол нь бол илүү байсан. Тэгэхээр яг одоогоор бол олон улсад энэ бүрний артерийн нэмэлт цус гэдэг зүйл нь хоёр дахь дадлаг тэсэлтийн яг шалтгаан болж ийн гэж баталсан болон үүсгэсэн судалгаа бол байхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол судалгааны түвшинд явагдаж байгаа. Бүрний судасны нарийнсэл бол хоёр дахь дадлаг тэсэлтийн шалтгаан болж байна гэж хэлсэн судалгаанууд бол зөндөө байсан. Харин бүрний артерийн нэмэлт цустай тэр судасны нарийнсан тохиолдол бол даралт тэсэлтийн шалтгаан болж байгаа гэдгийг бол судалсан зүйл байгаа. Тэгэхээр энэ бүрний артерийн нэмэлт цус гэдэг юм одоо даралтанд нөлөөлөхөөс гадна өөр ямар клиник ач холбогдол байгаа вэ гэдэг бүрний трансплантац хийлгэж байгаа хүмүүс доонорт бол энэ нэмэлт цустай байдаг уу гэдгийг заавалчгүй үздэг юм ач холбогдолтой байгаа. За тэгэхээр энэ дүгнэлт хэлэхэд бол хоёр дахь дадлаг тэсэлт гэдэг зүйл бол тохиолдолтой үеийн баг шүү юм байна. За бидний хувьд бол цаашдаа лабораторийн шинжилгээгээр одоо нэмийн альдостерон үздэг, за перформанстай бол витамин прешес үздэг ч юм уу ийм зүйлүүд бол цаашаа мэдээж одоо хэрэгтэй байгаа. За тэгэхээр бидний хувьд бас энэ хоёр дахь дадлаг тэсэлт гэдэг зүйлийг анзаарахгүй болох байна. Онцлог менежментээр бас муу хийж байна. Тийм учраас бол цаашдаа хоёр дахь дадлаг тэсэлт гэдэг зүйлийг анхаарлаа хандуулж байна гэдэг мессеж өгсөн юм аа.